За Өмнөгов аймаг мод тарж ургуус эргэн аж ахуйн нэгж байгууллага дурамшуул олгох журмыг аймаг иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор 2005 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. За 2011 онд тогтоолыг шинжилж 2021 он тэр мод үндэсний хөдөлгөөнтэй уялдуулан бас урамшууллын мөнгөн дөг шинжилэн ингээд ажиллаж байна. Өмнөгов аймгийн хувьд бол энэ ажлыг бол улсын хэмжээнд анхдагчаар эхлүүлээд урамшууллын журам олгох ажлаа бол үргэлжлүүлээд одоо ингээд өдөр хөтөлбөр ингээд үргэлжлээд ер нь бол явж илж байгаа. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдийг мод тарих одоо урамшуулах юм дээр хамруулад мод хоорондын зайг нь одоо 1 метрээс дээш метрийн зайтай ч юм уу тийм говьд ургадаг голлох төрлийн хайлас цаг мэт моднуудыг тарьсан нөхцөлд бол урамшууллаа ингээд олгоо явж байгаа. За 21 онд бол стандартын шаардлага хангасан 2 настай суулгацыг суулгаад эхний жилийн урамшуулал дээр бол 3,000 төгрөг, 2 дахь жилийн урамшууллаар 4,500 төгрөг, 3 дахь жилийн урамшууллаар бол 6,000 төгрөг. Ингээд нийтдээ нэг мод тарьж урамшууллын гэрээт одоо 3 жилийн хугацаанд бол 13,500 төгрөгийн урамшууллыг орон нутгийн төсвөөс ингээд иргэдэд олгоо явж байна. За энэ 2012 оноос хойш одоо мөнгөн дүн урамшууллын тарьсан модны тоо, оролцсон иргэдийн тоо ингээд нэг графикаар ингээд харуулсан байгаа. За манайх бол 2021 оноос хойш бол нөгөө мөнгөн дүн нэмэгдсэнтэй холбоотойгоор бол харьцангуй их өсөлттэй 2012-оос 21 онд бол ерөнхийдөө юм тогтмол байдлаар юм үзүүлэлт нь ингээд харагдаад явж байгаамаа.